дугаар сарын 20-нд Бээжингийн хүүхдийн урлагийн анх дугаар наадам амжилттай болж өндөрлөө. Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Өнөөдөр Бээжингийн анхдагч хүүхдийн урлагийн наадмын талбайгаас Хятадын олон улсын радиогийн сэтгүүлч мэдээлж байна. Өнөөдрийн наадмыг Бээжингийн нараа хүүхдийн цэцэрлэг санаачилж, Бээжингийн хөх тулав бүжгийн хамтлаг болоод Анд компани хамтран зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн наадамд Бээжингийн олон хүүхдийн цэцэрлэг болоод Өвөр Монголын аймаг хошууны олон хүүхдийн цэцэрлэг хамтарч урлагийн тоглолтоо хүргэлээ. Энэ удаагийн наадамд бас олон халуун сэтгэлтэй хүмүүс маань хүүхдүүдтэй тоглоом, номын бэлэгтээ ирж хандив нэмрээ мөргөлөө. Наадамд Өвөр Монголын өөртөө нисэх орны баруун байран, шулуун хөх, зарууд, урдын дунд зэрэг хошууд болон Бээжингийн хүүхдийн цэцэрлэгийн төлөөлөл болсон 10-аад хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүд дүү шүлэг, бүжиг, өвчс загварын үзүүлбэр зэрэг урлагийн тоглолтоо үзүүлсэн байна. 6 сарын 1-ний баяр болгох гэж байгаа хүүхдийн маань тэгээд жил бид бас 6 сарын 1-ний хүүхдийн баярыг хөлбөлдөг тэмдэгдэг байсан. Тэгээд энэ тасрын ихэр дамжаад хамгийн гол нь бид бас жил өөрийн буюурын өөжийн наадмын жоохон байгуулсан болохоор хүүхдүүд авч ирүүлдэг ихөө наадмын хоолд ороод хүүхдүүд яг наадмын хоолын гол уургийг ойлгож чаддаггүй. Тэгээд одоо бид хотын нэмдэрсэн монголчууд болсны хаваас өөрийн өөжийн байгаа хүүхдүүдэн гэсэн уламжлалт наадам тоглоом битгий мартал яасан юм гэж байгаа. Мөн дүнчлэн сурах харга, зураг, шатар тоглох зэрэг харих хэмжээнүүдийг зохиосон байна. За өнөөдрийн урлагийн тоглолтоос гадна хүүхдүүд бас ийм байр талбай гаргаж хүүхдүүд шатар тоглох бас уран бичлэг бичих зураг зурхлын ийм сайхан наадмын талбай гаргаж ирсэн байна. Хүүхдүүд маань бас урлагийн тоглолтоо үзүүлэн бас талбайд наад чинь нэг ясны жинхэнэ утгаараа урлагийн наадам болж байна да. Бөөдөн гэж одоо ингээд анхаар удааны хүүхдийн ингээд наадамд орж байгаа манаас их сэтгэл өндөр байна. Ер нь Бөөдөнд би одоо ингээд монголоороо ингээд байж байгаа хүүхдийн цэцэрлэг нэг л байна гэж сонссон. Ер нь өнгөрснөөс хийж өнгөрөөгүй. Өнгөнөрөө Бөөдөн монголчуудаас одоо ингээд хүүхдийн наадмыг ингээд орхиж олон газраас орчноо гэж ерөөсөн бодоогүй шүү дээ. Энд ирсэн чи одоо олон газрын монголчуудтай танилцлаа, олон газрын жижигхэн хүүхдүүдтэй уулзлаа ингээд маш сайхан байна. Бөөжин Монгол цэцэрлэг байна гэж сонсож байна би бол босод Гэрээ Ахмад ч гэсэн Гэрээ Ахмадын талаас бол бүр Бөөдин Монгол цэцэрлэг байхгүй гэж ойлгожсэн магадгүй. Гэвч өнөөдрийн тоглолтын үжид өнөөдрийн хөдөлгөөний эрхэлжийн нэгчийн үжид бид Бөөжин хотын Монгол цэцэрлэг байх юмтай өнөө сайхан эрхэлж явагдаад би чинь хүүхдүүд ийм сайхан ирээдүйтэй байна гэж бид маш баярж татж байна. Наадамд оролцсон зочид төлөөлөгчид цэцэрлэгийн хүүхдүүдийн боловсролд багц гисэн тус нэмэр болох үүднээс ном дэвтэрээ хөвчс тоглоом зэрэг хийдэг зүйлсийг хандив болгон наадмын зохион байгуулах комиссд хүлээлгэн өгсөн байна. Наадамд 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийг оролцуулсан 1000 хүн оролцсон байна.